хилцэх шаардлагатай. Тэгээ хилцүүлгийн явцад бол магадгүй энэ татварыг бууруулснаар гарах зөрүүг хаанаас нөхөх юм бэ гэдэг асуултанд бол бид нар бол хариулж болно. Одоо засгийн газраас өөрснөө бууруулж чадахгүй байгаа бол бид нар суугаад хаанаас нь юуг нь хасахын сайхан гаргаад өгч болно. Ер нь зарчмын үед бол сангийн яам тооцоо хийгээд гаргаж одоо тавих шаардлагатай. Эдийн засгийн одоо та хэдийн бас тооцоол хийсэн байгаа шүү дээ. Ямар тооцоолууд гарч ийн за татварыг шууд ингээд хувийн орлогын албан татварыг 1% хүртэл ингээд бууруулчихаар эдийн засгийн нөлөөллийн ер нь бол эдийн засгийнхаа хувьд бол өндөр татвартай байх нь өөрөө эдийн засгийг татварын бааз суурь өргөн байжээч энэ одоо эдийн засагт нөлөөтэй гэсэн ийм одоо бас зүйлүүд байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаарт хамгийн гол зүйл чинь бол иргэдийн бодит орлого нэмэгдэх шаардлагатай байна. Үнэхээр одоо 1 кг махны үн гэхэд чинь 2 дахин түрүү оныхтой харьцуулах баг нэмэгдчихлээ шүү дээ. Гэтэл гар дээр үлдэж байгаа тэр цалин бол ерөөсөө хэвэндээ байгаад идэг. Тэгэхээр инфляц ч одоо хоёр оронтой тоороо ороод ирлээ Тэхийн хэрээр нөгөө төгрөгийн үнгүүдэл чинь нэмэгдэж чинь гэсэн үг. Тэгээ 1000 одоо 2 сая төгрөгийн цалин аваад худалдаа авах чадвар нь төдий чиний одоо инфляцтайгаа уялдаад өнийн өсөлтөд уялдаад буурч байгаа учраас ард иргэдийн амьдралд маш хүндэр тусаж ийн л гэсэн үг байна. Бас нэг зүйлийг хэлэхэд одоо энэ өндөр хөгжилтэй улсууд жишээлбэл яг одоо нэрлсэн татвар нь бол өндөр байдаг. Жишээлбэл 20, 30, 40, 50% гээд. Гэтэл хөнгөлөлт чөлөөлөлт нь маш их байдаг учраас яг ингээд жилийн эцэст яг төлсөн татвар нь юу болдог вэ гэвэл 40, 50 биш бараг 10, 20 болж 2 дахин буурж төлөгддөг. Монголын тухайд бол ерөөсөө тийм бууралт хөнгөлөлт байхгүй 10% татвар гэх юм бол ерөөсөө л жилийн эцэст яг л тэр тулсан 10% л төлж таардаг. Эргээд гарах одоо эерэг нөлөөний энэ хуулийн төсөл. Эерэг нөлөө гэх юм бол мэдээж хамгийн нэгдүгээр иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. За яг хуу арай жоохон өндөр цалинтай хүмүүс бол бас энэ одоо мөнгөн дүнгээ хоримтлал үүсгээд магадгүй хөрөнгөний зах зээл рүү оруулж болно. Тэхийн хэрээр хөрөнгөний зах зээл яг хуу бас хөгжинэ гэсэн үг шүү дээ дээрэс нь мэдээж энэ чинь эдийн засгийн эргэлт бол сайжирна. Тэр гар дээр үлдсэн мөнгө чинь тийм үү эргээд яах нь тэр хүмүүсийн одоо эд бараа худалдаж авах мөнгө болж хувирна шүү дээ. Тэгэхээр жишээ нь одоо эд бараа худалдаж авлаа гэхэд нөгөө нөөт яадгүй төлж таардаг Тэгэхээр эндээс бол дан ганц ингээд татварыг 9%-аар цогт дутах тухай асуудал биш. Эргээд нөгөө худалдан авах чадвар бага зэрэг нэмэгдэхээрээ яадгүй худалдан аваад эдийн засаг эргэлтэнд орно гэсэн үг. Дээрээс нь нөөтийн орлого бол бас тодорхой хэмжээнд одоо нэмэгдэхийг үгүйсэхгүй бараг л нэмэгдэж таарна. Төр даваачаа тушаачаар одоо энийг 2.6 их найдын зөрүү гэж яриад байна шүү дээ. Энийг төр даваачаад ингээд тушаачаар энэ чинь ерөөсөө тэгээд яг үр ашигтай зарцуулагдчихж байгаа хэсэг нь тодорхойгүй болж ингэж үлддэг. Саяхан 2025 онд судалгаа гарсан байсан. Иргэдийн заавал 78 орчим хувь, бараг 80 орчим хувь нь одоо бидний татвар бол үр ашигтай зөв зүйлд зарцуулагддаггүй гэж үзсэн байна. Тэгээ эндээс юу харагдаж байгаа вэ? Иргэдийн итгэл бол бас төрд их суларчсан байгаа. Тэгэхээр мэдээж татварыг маш ихээр хуу хамж авчаад ашиггүй зүйл зарцуулаад байна. Өөрснөө авилга галбан тушаал болгож хувиргаад байна. Идэж уугаад байна, кармалаад байна гэдэг энэ одоо хандлага бол иргэдэд маш их байна шүү дээ. Тэгэхээр нөгөө төр хурааж авдаг татвар нь арай багасаад ирэхээр яах вэ? Төрд итгэл бас тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Тухайлбал одоо төсвийн зөрүү байгаа шүү дээ. Зөрүүг нь хаанаас гарах боломжтой гэж харж байна. Зөрүү гарах боломж маш их байгаа. Одоо жишээлбэл төсвийн одоо жишээлбэл цалин 6.9 их найд байгаа юм. Цалингийн зардал 6.9 их найдыг яаж багасгаж болох вэ гэхээр нэгдүгээр одоо энэ их данхар бүтцүүдээ багасгах хэрэгтэй. Энэ давхардсан орон тоогоо цөөлөх хэрэгтэй. За нөгөө цахим Монгол болоод удажин Цахим Монгол гэдэг чинь ялангуяа энэ IT-ийн салбарт маш их мөнгө зарцуулж байгаа. Салбар болгон IT-гээ төсөв тавьсан байдаг. Хэдэн тэрбумаар нь. Тэгээ энэ их олон тэрбум төгрөгийг IT сервер системд тавьж яах гэдэг чинь нөгөө цахим монголч одоо өдөд бүр төгс төгөлдөр болцсон байх хэвээр. Төдий чинээ нөгөө хүний хийдэг ажил яах хэвээр. Багасцсан байх хэвээр байхгүй. Тэр одоо давхардал тэр илүү одоо орон тоонуудыг л хасах, багасгах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ эндээс бол маш их зардал хэмнэгдэнэ. Жишээ дуртахад жишээлбэл Монгол банк гэхэд чинь 100
50 хүн цомогдоход 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч ийн гэж байгаа шүү дээ. 15 тэрбум. Тэгэхээр 1500 одоо төрийн албан хаагчийг цомогдоход тэр цаана яах нь бараг л 150 тэрбум төгрөг гарах ийм боломж бол нээгдэх гэж харж болох нь шүү дээ. Гэхдээ энийг бол давхцлыг нь маш сайн гаргаж иж халж солино гэхээс шүү дээ. Зүгээр тэр чигт нь халаад сольчиж болохгүй л гэсэн. Тэгээд энэ бол ийм маягийн дөрвтэй өөрчлөлт хийж ээж энэ нь нэгдүгээр татврын одоо реформ бас дөрвтэй болж хувирна. Тэгэхгүй нэг тийм косметик шинжтэй нэмэлт өөрчлөлтүүд ороод ах юм бол энэ татврын реформ ерөөсөө хийгдсэн гэж харах ямар ч үндэс байхгүй. Энэ тэгээ зүгээр нэг юм 1% болгож байгаа цаагаараа төрийн энэ бүтцийн реформыг хийхийг шаардж байгаа юм. Ач холбогдох юм бол өөрөө ирэхгүй чинь төр бүтцээ цомготгож зөв болгох чиглэл рүү хүссэн үсээгүй ажиллана гэсэн үг. Тэр өөрөөр хэлбэл төрийг маш олон зүйлийг зөв болгоход нь чиглүүлнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр давхар олон ач холбогдолтой. Засгийн газрын зүгээс татварын багц соёлоод оруулж ирсэн байгаа шүү дээ. За мөн төсвийн бүрийн мэдээлэл төсвийн төсөөллүүдтэй ер нь танилцсан уу? Яг иргэдийн одоо амьдрал орлогыг нэмэгдүүлэх иргэдэд яг үр өгөөжтэй байж байгаа. Тэг яг ер нь бол орлогоо дандаа өөдрөөр төсөөлдөг. Зүүн нь бол одоо жишээ нь энэ 1.1% татвартай болоод тэр 9% зөрүүгээд 2.6 гэж ярьж штэ. Тэгэхээр энийг хасаад тэр шууд автоматар ингээд хасаад нэг орлого гэдэг дүн гарч ирнэ тийм үү? Одоо 33 ч гэдэм үү 32 ихнэ гэдэг. Тэг тэрэндээ тааруулаад зардлаа тооцох хэрэгтэй байхгүй юу? Ард дээр нь манайхан эхлээд зардлаа баахан тооцоод тэгээд нөгөө орлогоо тооцохоор зөрүү гараад нөгөө алдагдал гэдэг чинь гараад идэх те. Гэтэл эсэргээрээ одоо орлогоо багаар тооцоод одоо энэ иргэдээс авах татвараа багаар тооцолтоо. Иргэдэд хайрлал та тий. Иргэд чинь өнөөдрийг хүртэл хэмнэлт хийж байна. Ёстой нөгөө бүсээ тасартал амьдарч штэ. Тэгэхээр одоо иргэдийг нэг бодоо төр өөрөө хэмнэлт хийх, иргэд хэмнэлт хийж ханлаа. Одоо төр өөрөө хэмнэлт хийх хэрэгтэй гэсэн юм агуулга байж байгаа. За яг уу энэ бол нэг татврын багц хууль орж ирсэн юм байхгүй зүгээр баг саг нэмэлт өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тэгэд хувийн орлогын албан татвартай холбоотой иргэдийн 792 мянган төгрөгийн цалин дээрээс татвар авахгүй гэсэн юм орж ирж байгаа. Энэ бол угаасаа энэний одоо үр дүнд бол нэг 50 орчим мянган төгрөгөл нэмэгдэх юм билээ. Одоо бол угаасаа жишээлбэл хувийн орлогын албан татварын хуулийн 23-ийн 1 дээр байдаг байхгүй юу? Угаасаа жил болгон 240 мянган төгрөг иргэдэд татвараас чөлөөлдөг. Энийг 12 тухайхаар сар болгоныг 20 мянган төгрөгийн чөлөөлөлт одоо угаасаа байдаг. 0-6 сая хүртэлх жилийн орлоготой иргэдэд сарын одоо төлөх татвараас нь 20 мянган төгрөгөөр чөлөөлөлт хийгддэг. Одоо хийгдэж байгаа. Энэ бол нэг тийм гайхамшиг биш. Энэ 20 мянга дээрээ яах нь 50 мянга орчмол нэмж чөлөөлөгдөн гэсэн ийм л өөрчлөлт байгаа. Татврын хууль дээр бол за дээрээс нь нөгөө нөөтийн татварыг те буцаа олголтыг нэмэгдүүлэх байснагаа буцаага татчихлаа. Тэгээ энийг бол ямар ч тийм реформын шинжтэй татвар гэж хэлж болохгүй. Тэгээ ер нь бол энэ татврын бодлогоо бол өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол татврын зорилго чинь ерөөсөө төсөв санхүүжүүлэх болж хувираад байна те. Маш их төсөв тавьчихад тэрийгээ яаж санхүүжүүлэх вэ гэдэг дээрээ татвараа яаж хураах вэ гэдэг бодлого явагдаад байна.